Украины парламентын дэд дарга Адам Мартинюк өнгөрсөн 5 гарагт парламентын хуралдаан дээр болсон маргалдааныг өөрийн гараар хүч хэрэглэн шийдвэрлэхээр болжээ. Киевийн пост сони мэдээснээр парламентын гишүүн Олег Лянский болон дэд дарга хоёрын хооронд ширүү маргалдаан үүсч Олег Лянский Мартинюкийг хэлэх үггүй болгожээ. Тэрээр Мартинюкийг хоёр нүртэн гэж хэлснээр тэдний хоорондын тэмцэл эхэлж парламентын дэд даргын төвчээрийг алдагдуулсан байна. Мартинюк уураа барьж чадалгүй түүнийг багалзуурдан газар унгааж хариугаа авчээ. Харин энэ үеэр бусад парламентын гишүүд эрсгэж тэднийг салгасан байна. Энэ маргааныг YouTube-ийн 200 мянга гаруй уншигч үзэж сонирхжээ. Тэдний ихэнх нь энэ явдлыг хөгжилтэйгээр хүлээн авсан байна. Харин Украины нэгэн уншигч өөрийн орны өмнөөс ичиж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Украины парламентын гишүүд зодоончоор алдартай юм а. Өнгөрсөн 12 дугаар сард л гэхэд парламентын олон гишүүд нь хоорондоо зодтолдож, нудраг зөрүүлж бүр түргэн тусламж дуудаж байсан юм а.